Төв аймгийн Баян-Өнжил сум түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлдсэн уул хангай, уудам сэлгэр тал, говь баян бүртийг хослуулсан байгалийн үзэгсэн зохицуулсан сайхан нутаг. Төр нийгмийн нэр зүтгэлтнүүд урлаг соёл спортын алдардан хүчит бүх хурдан шандас түлгөөд эрдэмт уяачид эрэмгийн мэрэгэн харваач дараа улсдаа төдийгүй тэв дэлхийн давцанд шагшигдсан манлайлагчдын бүлгийн. Энэ л хүмүүсийн залгамж эдэр залуус анги хамт олноороо нэгдэн Баян-Өнжил сумандаа залуучуудын баяр наадмыг уламжлалт болгон зохион байгуулсаар идүүгээ 13 жилийг ардаа үтсэн байна. Жилээс жилд өргөжин буй залуучуудын наадмыг энэ жил Баян-Өнжил сумын ерөнхий боловсролын сургуулийг 2003-аас 2011 он ариун туяа дарис өрн Мэдэгмаа багштай төгссөн анги хамт олон зохион байгууллаа. Манай анги хамт олон 2003-аас 2011 онд Баян-Өнжил сумын ерөнхий боловсролын 9 жилийн дунд сургуулийг ариун туяа дарис өрн Мэдэгмаа багш нарын удирдлаганд ор суралцж төгссөн анги хамт олон. За Баян-Өнжил сумын залуучуудын наадмын арга хэмжээ маань 2012 оноос эхлэн уламжлагдсан жил бүр зохион байгуулагдж байна. За манай анги хамт олон энэ жил хариуцсан зохион байгуулж байна. За намрын ихэнх сарын шөнийн 2-ны мэндийг Баян-Өнжил сумын нутгийн зан олон та бүхэн болон шавнартаа 15 жилийнхэн ойн баярыг тэмдэглэж байгаа шавнартаа ойн баярын мэнд хүргье. За манай хүүхдүүд чинь би Баян-Өнжил суманд ирээд энэ ангиг 3 дугаар ангиас таан авч ажиллаж байда. Ангийнхан маань сэргэлэн, авьяастай, чадвартай тийм хүүхдүүд байсан. За ямар нэгэн тэмцээн уралдаанд ороход бүгд л ер нь төрүүлдэг л байлаа. За тийм хөөрхөн хүүхдүүд байлаа. Одоо тэгээд ангийнхныгаа харахад үнэхээр их бахархалтай байна. За дурсамж бүхэн амжилт хүчээж нөхөрлөд бүхэн үн цэнийг авчирдаг гэдэг аргагүй миний хүүхдүүд харуулж чадлаа. За тэгээд залуучуудын наадмаа сайхан зохион байгуулж байна. Анги хамт олондоо амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг багш нь хүсэн өрөөж байна. Энэ бол ангийнхны маань энэ сайхан яваа харахад багш хүний хамгийн том амжилт баяр багтал байдаг лээ гэж багш нь хэлж байна. Анх авахд их сайхан сэргэлэн цаваа, дуулууртай, томоотой сайн хүүхдүүд байсан. Тэгээд тэр ч одоо ингээд 15 жилийн дараа уулзахад тэгэл тэрл хэвээрээ сайхан зохион байгуулалттай, сайхан нэгдсэн хамт олон байна. За тэгээд шавнартаа хэлэхэд ингэж үүнээс хойш насан туршдаа амьдралдаа хамтаараа нэгдэж байгаарай гэж өрөө дээр нь аасан ажилдаа одоо хариуцлагатай сайн ажиллаарай гэж ингэж хүсэн өрөөлөө багш нь. Залуучуудын баяр наадмын хурдын их насны уралдаанд 30 гаруй хүлэг шандас сорсноос Төрөө магнад Баян-Өнжил сумын уяаж, Зол баярын шин баярын зээрд морь, Аман хүзүүд мөн Баян-Өнжил сумын уяаж, Зол баярын шин баярын ухаан морь, Айргийн 3-т Баян-Өнжил сумын уяаж, Долгор сүрэнгийн дорж баярын хул морь, Айргийн 4-т Баян-Өнжил сумын уяаж, Цэцгээгийн уун баярын зээрд морь, Айргийн 5-т Баян-Өнжил сумын уяаж, Алтан гэрлийн равдан доржийн хонгор морь тус хурдалж наадамчин олноо баясгалаа. Түрүү жилийн залуучуудын баяр наадмаар дорж баяр уяаж 2 морио түрүү аман хүзүүд хурдлуулж байсан бол өнөө жил залуу уяаж шин баяр 2 морио түрүү аман хүзүүд хурдлуулснараа онцлог байв. За би Төв аймгийн Баян сумын ангид төгсөөж залуурын шинээр залуу байна. Өнөөдөр сайхан 2022 оноос 2011 оны залуучуудын наадам гэдэг сайхан наадам зохион байгууллаа. Хоёр сайхан мөртөөр Төрөө аймгийн орлоо баяртай байна. Холмар маань одоо Айргийн 3 орлоо. Энэ нутаг ус маань сайхан дэмжиж морь маань хурдан сайхан байна. Тэгээд энэ одоо энэ төгсөлтийн хүнд одоо илүү их амжилтыг хүсье. Одоо сайхан байна одоо. Би Төв аймгийн Баян-Өнжилийн Баян бараатын 1-р малчин Цэцгээгийн ууган баярыг хүн байна. Тэгээ морь 4 тавхлаа. Тэгээд залуучуудын холбооны наадмыг сайхан болж байна. Өнгөр жишээ чиг сайхан наадам болдгийг анх удаа оролцлоо морь харигдлаа. Баяртай байна. Наадам сайхан зохион байгуулалттай аюулгүй наадам боллоо тий. Сайхан байна. Бас өөрөө хөгжсөн минь сайхан орж ирсэн. Ойч олон бүхэндээ өргөнд нь яд баярын
баяр хүлэмжлэе тий. Залуучуудын баяр наадмын хүчит бүхийн барилдаанд аймгийн харцаг Чожил сүрэн, аймгийн начин Отхон баяр тэргүүтэй бүгчүүд суулаагаар барилцсанаас Баянгүнжил сумын зан санжаа төрүүлж Алтанбулаг сумын харьяад аймгийн харцаг Чожил сүрэн үзүүрлээ. Хүчит бүхийн барилдааны их шөвөгт Алтанбулаг сумын зан Эрхэм жаргал, Баянгүнжил сумын зан Баттулганаар шалгарлаа. Энэ 2026 он миний хувьд олон төрөв хайрсан гоё жил байлаа. 100 мод сумынхаа нааданд өрүүлээд 2 оны дараа сумдаа ирж зан цолоо баталчаад сар гарагийн дараа ирж сумынхаа залуучдын нааданд өрүүлээ баяртай байна. Энэний зохион байгуулалт их сайхан байна. Цомоо өгж авж байгаа дээр шинжилээс их гоё онцлогтой өргөн гоё дэлгэр сайхан зохион байгуулалттай болж байна. Тэгээ жил болгонд ер нь зорж иж задгалдагтаа. За нийт нутгийнхаа бас баяр наадмын За нутгийнхаа нийт нутаг усныхандаа бүгд баяр наадмын төшөөлье. Тэгээ бүгдээрээ сайхан намаржаараа үлчтэндээ эртэмэлдээд өнтэй цагаан үлчгийн өрөөл өргөё. Залуучуудын баяр наадмыг зохион байгуулагч Баянгүнжил сумын ерөнхий боловсролын сургуулийг 2003-аас 2011 онд төгсөгчд ангийн найз Наранбатын гэр бүлд өргөө цагаан гэр бэлгэллээ. Энэхүү сайн үлсэн аяныг дэмжиж Наранбатын гэр бүлд Цээл багийн малчин, аймгийн хошоо авраг Бачулууны гэр бүлээс 10 хон, Тувaan найдан Цэрэн даш нарын гэр бүлээс Хундан цагаан хон, Бараат багийн малчин Ууган баярын гэр бүлээс адуу, Бүрд багийн малчин Ган зөргийн гэр бүлээс Бирзентэн бүрээс тус бэлгэлсэн юм. Төв аймгийн Баянгүнжил сумын ерөнхий боловсролын сургуулийг 2011 онд төгссөн төгсөгчд маань ингээд анги хамгааллынхаа уулзалтыг хийгээд за 2026 оны 8 сарын 14-ний өдөр зохицсон байна. За тэгээд манайх болохоор Төв аймгийнхаа Баянгүнжил сумын ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд өдгөө 15 жил алсан байна. За тэгээд энэ 15 жилийнхаа уулзалтыг тэмдэглээд өөрийнхөө ангийн найздаа ийм сайхан ингээд өргөө гэрийг барьж өгөөд тий өнөөдөр ингээд цуглжаад байж байна. За тэгээд бид нар болохоор 2011 онд Мэдгмаа багштай 9 ангийг төгссөн сурагчид байгаа. За тэгээд ерөнхийдөө манай ангийн хувьд гэх юм бол анги холонтойгоо ингээд айгүй илгэмсэг байдаг. Нэг нэгэндээ ингээд туслаад дэмжээд тэгээ нөгөө хоорондоо айгүй холбоотой байдаг. За тэнгуүтээ бас нөгөө ангийнх маань ерөнхийдөө нөгөө Баянгүнжил сумандаа сургуулаа төгссөн болохоор сумандаа ажилд амьдардаг хүмүүс бас ихэнх нь байдаг. Сайхан ангийнхаа хүүхдүүд бүгдээрээ нийлээд ингээд найздаа гэрийг барьж өглөө тэгээд цаашдаа нэгэн бидрийнхаа барьж өгсөн гэрийг сайхан цааш нь ингээд улам өргөн болгоод тийм ээ 5 тал 6 тал болгодог ч юм уу тийм ээ ингээд яваарай гэж хэлээ. Түрүү жилийн залуучуудын баяр наадмыг зохион байгуулагч анги хамт олонны зүгээс баяр наадмыг албан ёсны бэлэг дэмдэг туг далбайтай болгож байсан бол энэ жилийн зохион байгуулагч анги хамт олон залуучуудын баяр наадмыг албан ёсны медальтай болгосноор онцлог байв. Тус медаль нь цаашид уламжлагдсан ашиглагдах бөгөөд Нарандор нутгийн шүтэн зургал хайрхан уулыг сөндөрлүүлж ингэрт нь хонгор цэгдгүүлгийг байрлуулж уралсан байна. Дараа жилийн залуучуудын баяр наадмыг 2012 оны төгсөгчд зохион байгуулахаар шилжин явах цомыг гартан авлаа.